За Монголын олон улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэндийг та бүхэнд хүргье. Монголын олон сайхан ээжүүдийн баярын өдөр энэ л өдөр тохиодог учраас дахиад ээжүүдтэй баяр хүргье. Дэлхийн Монгол төрөтний боловсрон соёл шинжлэх ухааны активын халуун мэндийг бас дахин хүргье. За ингээд боловсрол соёл шинжлэх ухааны активын ерөнхийлөгч ярилцлагын төнийг өрье. За сайн байцгаана уу. Эрхэм хүндэт ноёд хатагтай та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулж Багдуур хотод эхчүүдийг алдаршуулах үйл ажиллагаа нээснийг мэдэгдэе. Манай Монгол Туурхтны боловсрол соёл шинжлэх ухааны академийн анх 1990 онд Америкийн нэгдсэн улсын Инданы их сургуулийн захирал Жонатан гэж Индан хүн анх үүсгэн байгуулад 2010 онд надад энэ хүндтэй ажлыг үргэлжлүүлэн өгсөн юм аа. За ингээд энэ ажил маань олон улсын хэмжээнд 129 оронтой харилцаа холбоо тогтоон ажиллаж байгаа. Манай Монгол Туурхтны удирдах зүйлийн гишүүд 129 оронд ажиллан амьдарч байна. Энэ хугацаанд манай академи нь олон улсын хэмжээгээр боловсролын үйл ажиллагаа явуулах, соёл шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд оролцож байгаа ээжүүд маань эх орон ард түмэндээ алдарг авьяа байгуулсан үр хүүхдүүд нь сайн сайхан яваа өөрснөө улс эх орондоо ихийг бүтээсэн ээжүүдийг алдаршуулахаар хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Ингээд цэнгүүнээ эхлүүлье. За ингээд та бүхэндээ Дэлхийн Монгол Туурхтны боловсрол соёл шинжлэх ухааны активын ерөнхийлөгч Янжлам халуун талхаарл дэвшүүлсэнд нь баяр хүргье. Бид бүхэн энэ сайхан ээжүүдээ медахаас их өөрөө бидэнд хүсэх юм байдаггүй. Тийм учраас би өөрөө бас та бүхэнд ээжтэйг наслах сайхан гэдэг айдууны цэнхэр харгаар бэлэг өрье. За бүгдээрээ бас хамтдаа ирчүүд бүгдээрээ дуулна шүү. Ээжүүдээ дахин баяр хүргье. The
За өнөөдөр Монгол тургатны боловсрол соёл шинжилх ухааны академиас зохион байгуулж байгаа үйл ажил маань Багнуур хотод 21 ээжүүдийг алдаршуулах үйл ажиллагаа байлаа. Өнөөдрийн арга хэмжээнд эх орон ард түмэндээ алдар гавьяа байгуулсан үр хүүхдүүд нь сайн сайхан яваа эх орондоо их зүйлийг бүтээсэн ээжүүдийг өргөмжилж байгаа. Энэ ээжүүд маань нутаг орноосоо алдаршиж эх орондоо их зүйлийг бүтээсэн учраас 2015 онд Оросын холбооны бурят улсад болох олон улсын эрдэм шинжилгээний хуралд энэ өргөмжлөгөөр өргөмжлөгдсөн 5 ээжүүдийг урьж байна. 진설계 국주는 동감하기 사람도와 마찬가지야. Энэ дэлхийн Монгол тургатны боловсрол соёл шинжилх ухааны академийн хүндэт шагнал болох ээжүүдийн энэ сайхан баярт өдрүүд нь зориулж ногоон барихуд тодруулахаар бид бүхэн тайзнаа одоо нэлээд эхлэж байна. За энэ сайхан хүндтэй шагналын маань эзэн цагаан дээрхээр тодроод байгаа 30 давгийн Батцохын Эргэсмаа таныг энэ тайзнаа өрье. Энэ Эргэсмаагч маань 55 онд Төв аймгийн Мөнгөн морь суманд төрсөн 1963-аас 1971 онд Төв аймгийн Баян дэлгэр суманд дунд сургууль төгсөж 1974 онд Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн сургууль төгссөн цэцэрлэгийн багш мэргэжилтэй ийм сайхан буруу байна. 1974 оноос хойш боловсролын байгууллагад 18 жил нийтийн ахуйн үйлчилгээний салбарт 22 жил ажиллаж улсад нийт 40 жил тасралтгүй хөдөлмөрлсөн 1974 онд нөхөр дангаас сүнтэй гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөн дээд боловсролыг эзэмшүүлж улс орныхоо бүтээн байгуулалтад гаруй оролцсон хөдөлмөрлөж байна. 2011 онд өндөр насны тэтгэврт гарсан боловч өөрийн хөдөлмөрлөх хүсэлтэд хөтлөгдөн Багнуур дүүргийн засаг даргын тамгын газрын 3 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Эргэсмад 6 ач
6 ажилтнтай өнөр өтгөн гэр бүлийн гишүүн бөгөөд тэднийхээ сурлаг урлаг хүмүүжлэлд нь баян анхаарал тавьж өвөө төгс хүмүүжүүлж өнөд сургаалаа хайрлан өвөө төгс хүмүүжүүлж байгаа эмээ юм аа. Эргэсман ихийн алдарт 2 дугааруудтай улсад ажиллах хугацаанд хөдөлмөрийн хүндэт медаль, ардын боловсролын тэргүүний ажилтан нийслэлийн 375 жилийн айн медаль, ардын хусгалын айн медаль, нийтийн ах үйлчлэгээний тэргүүний ажилтан арчилсан эмгтээчүүд хорооны дээд шагнал Ли Шодон зэрэг сод тэмдгээр шагнагдсан байна. Баяр хүргье. За ингээд дэлхийн Монгол төрөсний боловсрол соёл шинжлэх ухааны активийн алтан удмын цагаан нэрээр таныг мэдээе. Бацхан гэрэгсд маань хорвоо заяагсан эрдэнэт хүмүүний нэр төрөө өндөр дүргэж алг өрс амраг хань зам овно ариун цагаан сүү ачлал хайр ихийн гадуун сэтгэлээрээ тэтгэж байгалаас яасан унган авьяас хичээл зүтгэлээр хосгүй гавья байгуулсан тамда алтан удмын цагаан дарих өргөмжлөлт хүртэж хүндэтгэлийн тууз хүндэт медалаар алдаршуулва. Дэлхийн Монгол төрөлтний боловсрол соёл шинжлэх ухааны активийн ерөнхийлөгч Янжил хамаа зөвлөх багш Бакула Эрэнгүүч утай хүмүүний ажаагын энтгэд гэгэнтэн наван гэлцэн Улаанбаатар хотод 2015 он За дахин баяр хүргэе. Одоо хүүхдүүд нь бүгдээр байна уу? За ихэм цагаан дээр тодорсон балдан осроогтай сөрөн хорлоо. Энэ хүний маань сайхан товч хамтрыг бүрэн танилцуулъя. Төв аймгийн Мөнгөмөрт сумын их гутай гэдэг газар 1954 оны 4 сарын 22-нд төрсөн байна. Аав ээжийн гар дээрс Төв аймгийн Мөнгөмөрт сумын сургуульд элсэн орж Төв аймгийн Баянлаг суманд 8 дугаарыг төгсөөд Төв аймгийн Мөнгөмөрт сумын нэвдэлд 1970 оноос хойш тасралтгүй 16 наснаас саалчин малчин хийсэн байна. 1980 оноос тус сумын сургуулийн галдууранд угаагч үйлчлэгч хийсэн. 1988 оноос Багнуур дүүргийн худалдаанд худалдагч хийж байсан. Тус дүүргийн 4-р хороонд 2002 оноос хэсгийн халагч хийж байгаад 2009 онд тэтгэврт гарсан. Удаан загварын хороонд сайн дурын эдэвхтэн ахмадын тэргүүлэгч зэрэг сонгуультай улс нэгдэлд 32 жил ажилласныг нь улс өндөр үнэлж худалдааны тэргүүний ажилтан ардын хусгалын 90 жилийн медаль, тусгаар тогтлын одон, алдарлагын 2 дугаар одон, улаан загварын нийгмийн нэгүсэл мөнгө медаль зэрэг 20 медалиудаар шагнагдсан байна. За ингээд дэлхийн Монгол төрөлхтний боловсрол соёл шинжлэх ухааны активийн алтан удмын цагаан дарих Балдан усрын сөрөн хорлоо хорвоо заяагсан эрдэнэт хүмүүний нэр төрөө өндөр төргөж алг өрс амраг хань зам овно ариун цагаан сүү ачлал хайр ихэн хадуу сэтгэлээрээ тэтгэж байгалаас саяасан унган авьяас хичээл зүтгэлээрээ хосгүй авьяа байгуулсан тамд алтан удмын цагаан дарих өргөмжлөлт хүртэж хүндэтгэлийн тус хүндэт медалаар алдаршуулва. Дэлхийн Монгол төрөлхтний боловсрол соёл шинжлэх ухааны активийн ерөнхийлөгч Янжил хамаа. Октаа Дэлхийн бүрэн сөрн
1968 он Төваймгийн Мөнгөмөр сумд төрсөн, Төваймгийн Мөнгөмөр сумд ерөнхий боловсролын сургууль төгссөн, аялалчин мэргэжилтэй албахдах хоёрдугаар одонтой Нэгэн 5 хүн төрүүлж өсгсөн ачцээ үр хүүхдийнхээ хамт өнөр өдрөн оюу төгс амьдарч байна. Одоо хүүхдүүд нь улсын хөрнийхөө үндсэн бүтээн бүтээн байгуулалтанд гар үе оролцож байна. Мөн даштлагын продюсер маань улсад 27 жил тасралтад ажилласан байна. Энэ сайхан хөдөлмөрийг үнэлж Дэлхийн Монгол дургны боловсрол соёл шинжлэх ухааны академийн Алтан удмын ногоон нэрхээр таныг даасан байна. Хороод заягдсан Эрдэнэт хүмүүний нэр төрөө өндөр дөрвөж адаг ус амрахын зовлоо ариун цагаан сүү ачлал хайр ихийн хатан сэтгэлээрээ тэтгэж байгадаасаа ясан Онгон авяас хичээл зүтгэлээрээ хосгүй яваагсан дандаа алтан удмын ногоон нэрхээр өргөмжид хүртэж хүндэтгэлийн тууц хүндэт медалаар алдаршуулаа. Энэ Монгол дургны боловсрол соёл шинжлэх ухааны академийн ерөнхий хэлэгч Янжил Хамаа. сайхан шагнадын дараагийн сайхан буурай маань Торгууд овгийн нэм хорлын зэмбэл 1961 онд Уурхан аймгийн Баянмөндөр суманд нэм хорлын 3 дугаар хэмжиж төрсөн. Баянмөндөр сумын ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн аялалчин мэргэжилтэй Сэгмэдэн 2 хөө 4 олон 6 хүүхд төрүүлж өсгсөн. Ажлаа 8 хүүхдийнхээ хамт өнөр өдрөн өлтөж амьдарч байна. Одоо хүүхдүүд нь улсын хорныхоо хөгжил цэцгэлэд бүтээн байгуулалтад гар үе оролцож ажиллаж байна. Сэгмэдэн алдартай 1-2 дугаар улсад 34 жил ажилласан ажиллаж байх хугацаанд ардын хувьслын айн медалуудаар Багнуур дүүргийн 30 жилийн айн медаль, нийтийн ахуйчлагын 80 жилийн айн медаль зэрэг олон сайхан хүнд төрөмжлүүдээр шагнагдсан байна. За ингээд танд Монгол дургны боловсрол соёл шинжлэх ухааны академи Алтан удмын ногоон нарийнх нэм хорлын цэгмэд Хорват заягдсан Эрдэнэт хүмүүний нэр төрөө өндөр төрөж адаг ус амраг хааны зовлоо ариун цагаан сүү ачлал хайр ихийн хатан сэтгэлээрээ тэтгэж байгалаас заяасан өнөгөн авяас хичээл зүтгэлээрээ хосгүй яваагсан танд Алтан удмын ногоон нарийнх өргөмжил хүртээж хүндэтгэлийн дэс хүндэт медалаар шагнал алдаршуулаа. Энэ Монгол дург боловсрол соёл шинжлэх ухааны академийн ерөнхий хэлэгч Хамаа. За энэ дараагийн Хачигтовгийн багсрын доломсрын 1963 он Төваймгийн Баянмөндөр суманд багсрын 7 дахь хэмэл төрж багнасаа эцгийн насрамжид өнгөрөөсөн 1971 онуудад Төваймгийн 10 жилийн сургууль суралцж төгссөн. 1982 оноос 1987 онод Төваймгийн Баянмөндөр сумын эмнэлэгт ажилласан. 1988-аас 1997 онод Багнуур дүүргийн Тэг 427 дугаар ангид нэрв. 1998 оноос одоо хүртэл Багнуур дүүргийн 5 бүргөө сөөхөд Кас нэрээр ажиллаж байна. Дараагийн 3 хүү төрөөж өсгсөн хүүхдний бүгд улсын хорныхаа хөгжил цэцгэлтэн бүтээн байвал 12 оролцож ажиллаж байна. 4 ачтай өнөр өдрөн уян тагш доломсрны улсад 33 жил ажиллаж хугацаанд энэ хувьсгалын айн медалууд нийслэлийн 370 жилийн айн медаль Арчилсан эмэгтэйчүүдийн холбооны лиш олон нийтийн ахуйчлагын 80 жилийн айн медаль санхүүгийн байгууллага ус хөгжсөний 100 жилийн айн медалуудаар тус шагнагдсан байна. Дэлхийн Монгол дургны
боловсрол соёл шинжлэх ухааны актив Алтан удмын ногоон дарих Максрын боловсрон Хорват заягсан эрдэнэт нэг төрөө өндөр өргөж алаг өрс амрах ханя зам уднаа ариун цагаан сүү ачлал хайр ихийн хадун сэтгэлээрээ тэтгэж багнаас яасан өнөөгөө яасан хичээл сэтгэлээрээ хосгүй гавья дагуулсан алтан удмын ногоон дарих өргөжл хүртэж хүндэтгэлийн тууц хүндэт медалаар алдаршуулав. Дэлхийн Монгол төрөв соёл шинжлэх ухааны активын ерөнхийлөгч Янжил хамаа Заанга сайхан таван сайхан эшнэрт дахин баярын халуун өгөрье. За тэгээд энэ сайхан таван сайхан ээжтэй дахин алгаташээ. За баярлалаа хүн ингээд өрсөд маш олон болтугай гэж хүсэн ирээгээд мөн ээжүүдэд зориулаад цагаан ногоон дараагийн сайхан дуугаар айдууны цэнгэр гадаг өргөё. Өнөөдөр дэлхийн Монгол туурхтны холбооны активын ногоон дарих өргөмжил авсандаа би их баяртай байна. Ингээд та бүхэндээ болон бүх эмэгтэйчүүдийн Мартин 8-ны баярын мэндийг хүргэж цаашдынх нь ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дэлхийн ийм хүндтэй одон медаль авсандаа их баяртай байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Намайг Бацхан Эргэцэтмаа гэдэг дэлхийн Монгол туурхтны боловсрол шинжлэх ухааны активаас цагаан дарих ихийн өргөмжил авсандаа маш их баяртай байна. Активынхаа хамт олон болон Багнуур дүүргийн хамт олонд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. Аз жаргал эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Өнөөдөр дэлхийн Монгол туурхтны ногоон дарих өргөмжил авсандаа баяртай байна. Ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. За өнөөдрийн үйл ажиллагаанд орж байгаа энэ ээжүүд маань Монгол туурхтны боловсрол соёл шинжлэх ухааны академийн гишүүд бол
одоо энэ жил 6 сарын 5, 6, 7, 8, 9-ний өдрүүдэд удаан өвд хотод болох олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг та бүхний ээжүүдийг урьж байна. Одоо дэлхийн Монгол ургацны боловсрол соёл шилжүүлэх академийн иргэд маань 129 оронд олон улсын их баг хуралд эрдэм шинжилгээний хуралд оролцох хэмжил тавих эрхтэй ийм хүмүүс боллоо. За тэгээд ээжүүд маань баян намсраа бурхан шиг баян, манал бурхан шиг эрүүл сарвал, манчир бурхан шиг үр хөвгтүүд цэцэн сэлбэг байх болтугай гэж өлзийтэй сайхан ёроолыг та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Монгол орны маань тэнгэр задардаг бурхан, очир байна бурхан, задардаг бурхан, цагаан ногоон дээрх бурхтууд байлаа. Цагаан ногоон дээрхтүүд 21 ижиштэй байдаг учраас үр хүүхдүүд нь 9 үеэрээ сайн явах нягууртай. За цагаан ногоон дээрхийн өргөмжлөлийг болсон буйн нь ирсэн ийм ээжүүд өргөмжлөгддөг. Энэ цагаан ногоон дээрхийн өргөмжлөлийг хүртсэн тохиолдолд энэ ээжийн хэлсэн үг бүр, энэ ээжүүдийн хэлсэн бодол санаа, энэ ээжүүдийн хийсэн хоолунд аршаан болж та бүхэнд хүртэх болно. За тэгээд угаад барья. Ямгийн сайхан хардшиг ярви нүдэн мишэсэг ханшиг нөгөө ярсаг хаурин min nyarana urutin sehan doshi ohan sana sarodha zung biri dunyarsa zungni ta min nagarana arni сайхан цацраг шиг найман зүгтээ туяарсан наймэрсэн тайра шогусан намрын тавмин шат цагаан цайран сэтгэл шиг цагаан хяруу унахад өрийн илчээр цамтусан өдийн тагмин цав цайна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж одоо дэлхийн Монгол ургацны боловсрол соёл шинжлэх ухааны академи Хинтээ аймаг, Дорнод аймаг, Сүхбаатар, Багнуур хотыг хариуцсан зүүн бүсийн менежерээр Ганбаатар ахыг томилж бид нар алуу ёсны төлөөлөгчийн үнэмлэхийг гардуулж байна. За удаан үйл хотод Монгол ургацны олон улсын эрдэм шинжилгээний хурал Ганбаатар дарга таныг урьж байна. Таны бүх зардлыг академиас даахулна. За 2015 онд Итали улс, Америкийн нэгдсэн улсын Сиэтл хот, Европын Австри хот, Польш хотуудад олон улсын эрдэм шинжилгээний хурдууд болж байгаа. Шилдэг Монгол ургацны Монгол гишүүдээ бид нар явуулнаа. За манай үйл ажиллагааг дэмжсэн та бүхэнд баярлалаа. За ээжүүддээ бас их баярлалаа.
Улаанбаатар хотод зохиогдож байгаа Монгол урлагтны бүх үйл ажиллагаанд та нар оролцоолоо гэж ээжүүдээ бас хэлье. За тэгээд ээжүүдэд мэндчилгээ хүргэж үр сад хань ижлэн дуу дуулж болно, үг хэлж болно, микрофон чөлөөтэй. Ээжүүдийнхээ бас сэтгэлийг сонсомоор байна. Тэгээд цэг үндэж тандаад өнөөдрийн нэг үед за тэгээд сайхан үр хөвгүүдтэй мөн Монголынхаа багнуур төргийнхээ хүн зондоо нэг чинь телевизээр гарна бүх юмар гарах учраас мэдлэгээ дэвшүүлнэ. За ингээд энэ өнөөдөр одоо дэлхийн Монгол тургалтны холбооны академийн өргөмжил авсандаа маш их баяртай байна. Ингээд өнөөдөр энэ өргөмжил авсан бүх эмэгтэйчүүд та бүхэндээ эрүүлэн ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. За анаас баяр хүргье. Тэгээд за баяр. Этэна энэ үйл ажиллагаа оролцож байгаа бүхэндээ өнөөдрийн мэндийг дэвшүүлье. за баярлалаа. Мөн суран хөдөлгч танаас өнөөдөр Монгол урлагтны өргөмжил юу авсандаа их маш их баяртай байна. Энэ сайхан үйл ажиллагааг маш их өргөн дэлгэр ясанд их баярлж байна. Ард иргэдээ сайн сайхан бүхнийг хүсье. за их төрөсрөн таныг даа хэвлээ ирнэ. өнөөдөр иймэрхүү ногоон дархийн хүндлийг хүлээж авсантай баяртай байна. Тэгээ энэ бууц суусан эмэгтэйчүүд Мартин Бэри мэнд хүргье. за эргэснэ штамт сэтгэлдээ ярина гэж. Дэлхийн Монгол тургалтны боловсрол шинжилгээний академийн хамт олонд өнөөдөр би цагаан дээрх их өргөмжилт авсандаа маш их баяртай байна. Тэгээд багнуурчуудаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлэхийн хамт энэ цугаа үр хүүхэд, найз нөхөд хань ажилдаа эрүүдийн сайн сайхан бүхнийг хүсэж эдгээрээ энэ хамгаалтанд төрлөөрөө төвшин амгалан байхын үзээтэй сайхан ёроодыг өргөн дэвшүүлж академийнхаа хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. за баярлалаа. Тэгээд ингэ сайхан таван ээжүүдээ дахин баяр хүргье. За дэлхийн Монгол урлагтны боловсрол шинжилгээний академийн одоо хүндэт өргөмжилэлд хүртсэн ээжүүдээ дахин халуун баяр хүргье. За энэ таван эмэгтэй бол одоо багнуур дүүргийн бүр анхдагч болж байгаа. Ингээ хооштой бол одоо хойн баярууд их хүрсэн баяр дараа жилийн Мартин баяр гэдэг ингээд олон арга хэмжээнд бол одоо араасаа болгон сүлдээ цагаан ногоон дээрх алдаршуулахыг одоо та бүхэндээ бас уриалж байна. Ингээд манай одоо цагаан ногоон дээрх өргөмжилт хүртэж алдаршсан ээжүүдийн минь алдар суу бадарч өнөө удаа насалж үр хөвгтдээ өвөг төшиг болж сургаал ногоон хайрлаж хань ажилтны төшиг тулгууруулж явахыг эрүүл тавья. За та бүхэнд их баярлалаа. За энэ арга хэмжээнд хэлцээ. за мөн манай энэ дэлхийн Монгол тургалтны боловсрол шинжилгээний академид маань суралц хүсэлтэй тийм хүмүүс байвал манай хаалга нээлттэй байгаа. Тийм учраас та бүхэн өргөнөөр бас уулзч сэтгэлдээ ярьж зам түмэндээ бүгдэнд нь бас өргөн дэлгэр оролцохыг хүсэн өрөөё гэж хэлээрээ. Тэгээд багш таныг дахин урья. За энэ Монгол тургалтны боловсрол соёлын шинжилгээний академийн сургалт явуулдаг мэргэжлийн зурхай судлаач улсууд, бариа засалч, бөөс судлаач, цэцэрлэгийн багш, няруу, нягтлан, кас хөдөлгөгч мэргэжлэр сургалт явуулдаг. Энэ Монгол тургалтны боловсрол соёлын шинжилгээний академийн бариа заслын ангид төгссөн 25 хүүхэд маань Москва хотод наран эмнэлэгт ажиллаж амьдарч байгаа. 128 эмчнэр маань Европын холбооны улсад хувийн болон улсын эмнэлэгт ажиллаж амьдарч байгаа.
Одоогийн байдлаар 129 орондож ажиллаж амьдарч хөдөлмөрлөж сурч байгаа. Та бүхэн манай ажил дээр ирж ажлын мэдээллийг авч суралцах байвал суралцж гадаадд оюутнууд солилцоогоор бид нар бас явуулдаг маш олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ажлыг сайхан зохион явуулж байгаа Ганбаатар байдаа маш их баярлалаа. Хань Эрдэнэчимгэгчтэй маш их баярлалаа. Та хоёрын буянаар энэ олон улсуудыг баярлаж, энэ олон гэр бүлийг баярлуулж байгаа танай гэр бүл хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, баян намтрай бурхан шиг баян, гонгор бурхан шиг алт мөнгөн дотор умбаж, хорвоонд хөлбөрч яваарай гэж хүсэх байна. Эрдэнэчимгэгч. За тэгээд модон хонин жил маань 3 хөх мэнгтэй энэ жил лусад буудалтай ажил байгаа. Энэ нутаг орондоо алт мөнгөнийхээ дээд өөцийг өргөж, уул усандаа сүүгээ цагаан идэгээ өргөж, юу сонсон 9 хүсэнтэй бүтэх болтугай гэж хүсэх байна. За ингээд манай өргөмжлөх ногоон дээрх өргөмжлөгсөн ээжийн хүү, манай хөрөмсрөнгийн хүү ээжтэй болоод ээжтэйгээ хамт энэ дархийн өргөмжлөгсөн ээжүүдэд мэдлэгээ дэвшүүлж ая дуугаараа мэдлэгээ дэвшүүлэх гэж байна. За өргөмжлөд найдаад таадтайгаа эрүүл сайн сайхан өсөөрэй. Ээжүүдээ за ингээд миний гурлын чинүүд минь хэдэн үр цаадуудаа олон жил харагдах болтугай гэж яриа да. Тэгээд энэ дагаа эмгэгчүүдийн нэг эмгэгчүүдийн баярын мэнд хүргэе. 남들이 새로 나가 샤르마다 내가 가르카 나스 타우르엠타 남도 떨어져 가르다 하용타 어디 문 노른다가 타가 오늘은 뜨가들나비 옷순이 들러갔으힌 살그다 옥한다다 치노비 한강오세게 얼리게 하라 할때 삼느없어 심비 하르스니 동무되게 가라하라 항아의 하하니게 비실게요 어디 묵는 어른들 다가 오늘은 누뜨가 들너비 옷순이 들러다친 살그다 옥한다다 치노비 항은 흐르슨 즉시그 항을 저진진 나득슨 목등기 식수ცხ은 곳시그 몸내신 소치 덕득승나 저들은 오늘의 거쳐가서는 зүрхний 가슴 하동무라 오랜 기자와 하리간 무걸 후가적나치 сэтгэл гигэлсэн 새로 남마라 зэрэгс хүчин хадда дочда сэтгэл тань минэта сэмхэмшэдэх юмта 오늘은 너름대가 다가 오늘은 너때가 떨다비 옷소리는 닥친 살그다 오한다다 치노비 오한나다 치노